сайхан унган байгальд хоноглоно гэхээр сэтгэл хөдлөж байна шүү. Нэрээ чи дулаан бас усны хамгаалалттай хувцас базаасан мэдтэй. Тэглгүй яах вэ? Хоёлаа олон зүйл харж хийх боломжтой шүү. Морь унаад, жинхэнэ Монгол ах уйд орж, сайхан зүйл харж, сэтгэлээ баясган да. Нэрээ бидний очих гэж байгаа газар тусгай хамгаалалттай газар нутгийн нэг хэсэг гэдгийг мэдхүү. Тиймээс бусад аялагчдыг бодон тэднийг ч бас сайхан байлгахын төлөө байгальдаа ээлтэй цэвэрхэн аялах хэрэгтэй шүү. Явган аялал хийн үсттэй. Явгнаар бас мориор аялахтаа хүртэл аль болох газар шороог хөндөхгүй, урангал ногоо гэмтээлгүй, зэрлэг амьтдыг үргээхгүй л байх хэрэгтэй байна. Мөн мэдээж машин замаас гаргаж болохгүй. Нэрээ тийм шүү. Зэрлэг амьтдыг холоос харах зүйтэй юм байна. Зөв үү? Тийм ээ. Амьтанд ойртох, хооллох, гар хүрч болохгүй. Байгаль зэрлэг амьтдыг ингэж хайрлах ёстой. Цэцэг түүж болох уу? Үгүй, бид ургамал, амьтан бүр чулууч хөдөлгөж болохгүй. Мөрнөөсөө өөрийг бүү үлдээ, зурагнаас өөрийг бүү аав гэдэг үг байдаг шүү дээ. Бид хоол ундаа ташмагт хийж ирснээ сайн хэрэг. Хаягдал баг гарна. Бид хог хаягдлаа үлдээлгүй тусгай хамгаалалттай газраас явахдаа аваад явна. Майхна яагаад энд барьж байгаа вэ? Хоноглож болно гэсэн тэмдэг тавьсан газар буудалвал тун сайн. Гэвч энэ тусгай хамгаалалттай газарт тийм тэмдэг байхгүй болохоор хоёулаа аль болох гол нуураас холол майхнаа барья. Усандаа бохор оруулахгүй тулд бие засах газараа уснаас дор хаяж 50-аас 60 метрийн хол байлгах хэрэгтэй байна. За ойлголоо. Анхаарах зүйлч олон юм байна да. Бүгдийн сандал байгаа да. Тийм ээ. Энд зочдод зориулсан заавар бий. Мөн гарын авлага, танилцуулга энд байна. Эдгээрийг интернетээс уншиж болно. Тэгвэл өөр хэрэг шүү. Болж байна. Бид байгаль орчноо хамгаалж чадсанаар зөвхөн бид байгалийн сайхныг бишрээ зогсохгүй. Бусад олон хүмүүс бидний үр хүүхэд ач зээ нарт энэ сайхан байгалыг өвлүүлэн үлдээх болно. Тийм үстэй. 100% санал нийлж шүү.